За энд 65-ыг нэгээр үржүүлэх гэсэн байна. Тэгэхээр ямар тааж 65-ыг үржүүлэх юм бэ? Үржүүлэх тэмдгийг ингэж эсвэл ингэж цэгээр тэмдэглэж болно. 65-ыг үржүүлэх нь 1 гэж байна. Үүнийг 2 янзаар ойлгож болно. 65 гэсэн тоо 1 удаа байна. Эсвэл нэгийн тоо 65 удаа байгаад бүгдийг нь нэмнэ гэсэн ч адилхан. Яасан ч адилхан. Хэрэв 65 1 удаа байгаа бол 1 ширхэг 65 гэсэн үг. Тэгэхээр ямарваа тоог нэгээр үржүүлэхэд тэр тоо өөрөө гарна. Энэ хэд ч байсан ялгаагүй. Хэд ч байсан түүнийг нэгээр үржүүлэхэд тэр тоо өөрөө гарна. Жишээ нь энд нэг иймэрхүү оронтой тоо байлаа гэхэд түүнийг нэгээр үржүүлвэл үржих нь 1 гэж байвал ерөөсөө ингэж тэмдэглэе. Тэр тоо өөрөө гарна. Өөрөөр хэлбэл 3-ыг үржих нь 1 гэж байвал 3, 5-ыг үржих нь 1 гэж байвал 5 байна. Ерөөсөө л 5 маань 1 ширхэг байгаа гэсэн санааг илэрхийлээд байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Жишээ нь 100 хэд байх вэ? 157 гүржих нь 1 гэж байвал 157 хэвээрээ байх нь. Ойлгосон бахаа гэж найдаж байна.